За гадаа агаар тонох сонирхолтой охтууд шүү дээ. Гэтэ айгаад байгаа. Тийм охтууд бол манай хашаанд майхнаа бариад хож болно. Харуул хамгаалтыг манай нохо бүрээ харилцсан. Манай бомбона. За тэгээд охтуудаараа ч юм хосоороо болзуул ваар бодож болж гэн, канвас зурж болж гэн. Хатаас нь цэцэг наагаад өөрсөндөө дурсгал болгоод аваа явж болж байна. Сайн байцгаана уу? Хей намайг тавтаа байл. Сайн байцгаана уу? Намайг Болгон Тамир гэдэг. Instagram дээр хей болгон нэрээр контент бүтээдэг залуу байна. Санхүүч мэрэгчлээ. Одоо ингээд өөрийн сонирхлоороо 2 дахь жилдээ морин эдийн бизнес хийж байгаа. За энэ миний анхны бизнес. Энэ бол мориороо эхлүүлж болохоор бэлгшээдэг. За би санхүүгийн мэрэгчлэрээ 5 жил ажиллаад тэгээд сүүлийн 3 жил контент бүтээж байгаа. За тэгээд 3 жил контент бүтээгээд ер нь бол жоохон ханаад ч юм. Ер нь бол жоохон тулаад ирсэн. Тэгээд эргээд ажиллаа их үү, эргээд мэрэгчлийн ажиллаа их үү, арай өөр юм хийх үү гэж яагаад хөгжилтөө бичлэгнийхээ хажуугаар бас танин мэдхэн бичлэг хийдэг байсан. Амралт чөлөөтэйгээ өнгөрүүлэх газар гэдэг. За тэр бичлэгнүүдийг нь өөрөө өсөлтөөр өөрийн сантаараа хийдэг өсөлтөд нэлээ үр дүнтэй хийсэн гадартаа нэлээ үр дүнтэй болохоор өөрөө иймтэй бол хийгээд тэгээд энэ газрыг судалж аваад тэгээд өөрийн уйжсэн дандаа Монгол морьтороо аялал эхлүүлж байгаа. Ер нь бол манайх нөө амралтын газар биш юу болчиход байна. Амралт чөлөөтэйгээ өнгөрүүлэх газар. Өдөртөө ирээд мороо унаад за тэгээд нөгөө хийж бүтээх юмнуудаа сонирхолтой юмнуудаа хийгээд тэгээ буцаа явчих. Тэгээ хоттой бол харьцангуй ойр. Ер нь бол яг манай гаднаас явхад нэг 60 км бол байгаа. Сонжин болдоос 5 км. Тийм газар байна. Бусад морин аяллуудыг бодвол цөөн үнэтэй. Тэгээд хараа хяналт сайтай болохоор илүү тав тухтай аялал. Олон зэрэг ингээд аялуулад бөөнд нь ер нь хүн болгонтэй тулж ижил. Аягчдынхаа аюулгүй байдлыг хангаж. Яг хоо ягаан гэртээ аялагч амрагч бол авахгүй байгаа. Аялагчдын хүсэлтэй. Ийм гоё гэрт бити хүн аваарай муухай болгоо шүү гэдэг. Тэгээд ер нь авахаа болсон. Тэг гэр бас айтайхан маллаа явбал ер нь нэг 2 жилдээ тэр шинээр байдаг. Өөхөнд гарсан өөрчлөлт нэлээд хүрэн бор царайтай боллоо. 5-6 кг бараг торлаа. Зарим үед хоол хоцрон. Тэгээд зарим үед оройтон тэрнээс болоод. Тэгээд байнгын одоо тэгж яваад болохоор бас хүний ходоод багасчих. Ба өөсгөө өлчдөг шүү дээ. Каф яг үйлчлүүлж байгаа хүмүүсийн сэтгэл тэр хүмүүс маань сэтгэл өндөр боцох тий. Хүмүүс шүүмж хэлж болно. Шүүмжийг дорн засаж явах. Бидэрт бас нөө засах, залруулах юмуд байгаа. Сайжруулах юмуд байгаа. Сайн юмуд байгаа. Анх эхлүүлж ирсэн нь одоо аялагчдын амрах гэртээ боллоо. Бас халуун өдөр амрах асар майхнууд тэгээд морд маань илүү олон боллоо. Хоолтой боллоо. Тэгээд анх хамтарч ирсэн хүмүүс маань ч бас энэ жил дахин хамтарч байна. За энэ газар дээр явцлаасаа 4-5 үйлчлэгээтэй. Тэгээд хүмүүний хөл тасардгүй. Тийм амралт чөлөөтэйгээ өнгөрүүлэх газар болох байх гэж